За сайн бацгаана уу. За өдрийн мэнд. За Монгол маань орой болж байна, орой мэнд. За тэгээд та хэдтэй өнөөдөр амлсан ёсороо одоо нэг нийгмийн даатгалын ажилчтай бид хэд нэг зүүм уулзалт хийсэн. За тэгээд энэ зүүм уулзалтанд маань бас манайхан бас орж чадаагүй ус зөндөө байгаа. Тэгээд тэднэртэй зориулаад би бас яг нэг товчхон юм тойм бас хийлье гэж бодоод энэ лайвыг хийж байна. За та хэд маань завтаанууд нь бас хүрээд ороод ирээрээ. За баг байгаанууд нь бол санаа зовлтгүй их шинхэн лайв авуулал их шинэ YouTube дээр хадгалцдаг ч тийм. Яг тэрүүгээрээ YouTube-ээрээс дараа нь та хэд маань олоод сонсож байгаа. Энд бол асуудал байхгүй. За тэгэхээр нийгмийн даатгалын ажилчид ямар асуудлаар юу ярьсан бэ гэхлээр нийгмийн даатгалын одоо төлж байх сайн дураараа төлөлт бол ямар ач холбогдолтой юм энэ тухай маш их ярьсан. Олон улсын хэлцээрийн талаар ярьсан. Нийгмийн даатгалын газар ямар оронтой яаж ажиллаж байгаа, яаж хамтарч ажиллаж байгаа, ямар хэр хугацаа болж байгаа тухай олон улсын одоо хэлцээрийн тухай үүнд онцлоод яхахгүй Чехэд амьдарч байгаа хүмүүстэй зориулж байгаа учраас яхахгүй Чех Монголын хамтарсан одоо энэ нийгмийн даатгалын талаар тэтгэврийн талаар асуудлуудыг нэлээд дэлгэрэнгүй ярьсан. За тэгээд сайн дурын даатгал гихмэд за асуулт хариулт бол нийлээдгүй байсан. 2 цаг 30 минутын хугацаанд нийлээдгүй халуухан ярилцлага болсон гэж хэлж болно. Яг гэвэл оролцсон улсууд маань асуулт тавьсан. Асуултын дагуу хариулахыг хичээсэн. Даатгалын ажилчид маань бүгдээ бас яг хуулийнхаа хүрээнд хариулахыг маш их хичээсэн. За зарим нь бол асуултаа бас сайн ойлгоогүй бол давтан бас асуултууд тавьж ерөнхийдөө бол одоо ийм 2 цаг 30 минутын хугацаанд нилээдгүй одоо ийм нилээд ач холбогдолтой ийм яриа болсон. Өрнөсөө. За сайн дурын даатгалын тухай товчхон ярихад ер нь бол хин хамрагдах ёстой юм тий. Ерөнхийдөө бол сайн дурын даатгал асуудал бол хуваарай хөтөлбөр эрхлэгч нарт даатгуулах ёстой. 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээж нар даатгуулах ёстой гэж малчин, оюутан тий цэргийнхэн одоо хөтөлбөрийн чадвараа алдсан хүмүүс. За тэгээд нэгээс дээш жилээр одоо чөлөө аваад ажил хийхгүй байгаа улсууд хамрагдах ёстой гэж байгаа юм тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. За тэгээд Монгол улсад байгаа гадаад иргэдээс гадна гадаадд амьдарч байгаа Монгол иргэд маань энд хамрагдах нь ямар ач холбогдолтой тухай бид нарт тайлбарлаж өгсөн. За шимтгэлийн хувь хэмжээний талаар ярихад тэтгэвэр даатгал бол 11.5%, одоо тэтгэмжийн даатгал бол 1% байдаг. Тэгээд нийтдээ ерөнхийдөө 13.5%-ийг бол бид нар төлдөг тухай ярьсан. За нийгмийн даатгалын гэрээг, сайн дурын гэрээг бол багадаа 1 жилээр хийгддэг гэж байна. За нийгмийн даатгалын шимтгэлийг бол 22 жил ба түүнээс дээш төлсөн иргэд 60 нас бол эрэгтэй хүмүүс, 55 нас бол эмэгтэй хүмүүс одоо бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ. За энийг бол манайхан бол ерөнхийдөө бол бараг мэдж байгаа бох тийм ээ. Монгол улсын хуулийн хүрээнд эрэгтэй хүн 60 хүрсэн, эмэгтэй хүн 55 настай бол одоо тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ. Тэтгэврийнхаа хүсэлтийг өгч болно гэсэн үг. За энэ дээр нийгмийн даатгалын төлөлтийн хамгийн бага хугацаа бол ерөнхийдөө 10 жил байх хэрэгтэй юм байна. За тэгээд 10-аас 20 жил бол төлсөн бол хувь тэнцвэрлэхээр бол одоо тогтоолгож болдог гэж байна. За 10 жилийн төлөлт хийгдсэн бол хувь тэнцвэрлэхээр бол гарч болно гэсэн. За энэ гэрээг нийгмийн онлайнаар төлөх боломжтой. Тэгээд тэр албан ёсны сайт руу нөрөөд нийгмийн даатгалын сайт руу нөрөөд тэр энэ төлөлтөндөө гэрээ хийгээд ингээд явж болох юм байна. Одоо гадаад байгаа гэдэг асуудал бол проблем бол байхгүй. За энэ дээр юу анхаарах нь нийгмийн даатгалыг сайн дураараа төлж байгаа хүмүүс гэрээний хугацаа дуусах юм бол үргэлжлүүлээд дуусахаас өмнө сонголтоо хийх ёстой. Хэрвээ 1-2 юм уу одоо жишээлбэл жилээр 2 жилээр магадгүй Чехэд ирээд 3-5 жилээр ч юм уу завсарсан байх юм бол нөхөн төлөх гэдэг бол асуудал ерөөсөө яригдахгүй тухай яригдсан шүү. Тэгэхээр за 2 жил дотоод төлсөн юм да тэрийг нөхөд төлье гэх юм бол бид нар тийм боломж бол ерөөсөө байхгүй юм бэлээ. Нөхөн төлнө гэсэн ойлголт бол байхгүй тухай хэлсэн шүү. За нийгмийн хамгааллын тухай Монгол улсын болон Бүгд найрамдах Чех улсын хоорондын хэлэлцээр 19 онд 5 сарын 20-оос одоо
хилцэж гүйцэтгэл нь бол 23 оны одоо 3 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн тухай байгаа. Тийм ээ. За энэ гэрийг нэг чинь онлайнаар нь ороод харлаа. За тэр нийгмийн даатгалынхнаас би файлыг гуйж авсан. Та хэд манд бас хэрэгтэй бол надаас аваарай. Тэ. Тэр файл дээр бол Монгол Чехийн хоорондоо хийсэн хэлцээрийн одоо үндсэн юм байгаа. Тэгтээ файлыг бол одоо чатаар л өгнө тийм ээ. Хэрэгтэй бол та хэд бас аваарай. Юу бичсэн байна. Бас сонирхож болгож монгол хэл дээр бичээд байгаа. Чех хэлэн дээрээ бас байгаа. Международная слова гэдэг Чехийн нийгмийн даатгалын газрын бас чех хэл дээр бас байгаа шүү. Тий. ОССЕ-ийн нөгөө нэг сайт руу ороод Международная слова гэдэг дээр ороод үзэхэд бол бас байна лээ. Тэрэнд бол асуудал байхгүй. За энэ жишээн дээр юу гэж ярьсан бэ юм? За нэг жишээ авч тэр гэрэн дээр нь бол бичсэн жишээнээс бие шүү дээ, тий. Монгол улсын иргэн жишээлбэл 60 нас хүрлээ. За эрэгтэй хүн 60 нас хүрээд нийгмийн даатгалын одоо 14 жил Монгол улстай төлсөн ийм иргэн байгаа. За иргэн Б гэсэн байгаа. За Чех улсад ирээд 21 жил амьдарсан байна. За тэр Монгол улсад 14 жил ажилласан хугацааныхаа тэтгэврийг бодуулаад 14 жилдээ ногдох хэсгийг Монгол улсын тэтгэврийн сангаас сар бүр гаргуулж авнаа. За тэгэхээр 14 жилдээ бол нийгмийн даатгалынхаа төлөлтөөсөө одоо Монгол улсаас авах нь. Чех улсад 21 жил амьдарсан бол тийм ээ. За Монголоос Чех улсад ирээд ийм олон жил амьдарсан болвол Чехээсээ 21 жилдээ бодуулаад 21 жил хөдөлмөр эрхэлсэн бол мэдээж нийгмийн даатгал шийтгэл төлөвлөлт байгаа шүү дээ. Тийм ээ тэр хүн. Тэгэхээр тэрэндээ бол бүгд найрамдах Чех улсаас одоо Чехийн тэтгэврийн сангаас сар бүр одоо бодуулаад одоо тэтгэврээ авах бүрэн боломж одоо эрхэн үүснэ. За ийм жишээ бол тэр гэрэн дээрээ бол байна лээ. За Чехийн хувьд 2020 оны судалгаагаар монголчуудын биш тэ 65% нь одоо амьдарч байгаа 65% нь 5-аас 25 жил амьдарсан гэм статистик тоо байдаг юм байна. За тэгэхээр Монгол улсын иргэд 5-аас 25 гэдэг чинь бас нэлээд олон жил амьдарсан монголчууд маань бас нэлээд их байдаг юм байна шүү дээ, тийм байна. За ямар нөхцөлийг хангасан тохиолдолд бүгд найрамдах Чех улсын тэтгэвэр тогтоолгох вэ гэж байгаа. За нэгдүгээрт нийгмийн даатгал төлж байсан байх ёстой. Ажиллаж байсан хугацаанд нийгмийн даатгал төлж байсан байх ёстой. Хэрвээ чи хуваараа хөдөлмөр эрхэлж байсан бол тэрэндээ чи одоо сайн бас төлж байсан байх ёстой. Тийм ээ. За 1995 оны 12 сарын 31-ээс өмнө бүгд найрамдах Чех улсын ихтэй сургуульдад сурч байсан бол бас төлж байсан гэж тооцно гэж шүү. За тэгэхээр ахмадууд маань 95 оноос хойш одоо сурч ирсэн, оюутан байсан гэдэр бол одоо энийг бол нийгмийн даатгал төлж ирсэн гэснээр тооцдог юм байна шүү. За энийг бас мэдээд авахд илүүдэхгүй юм байна. За тэгээд Чехийн хуулийн дагуу тэтгэврийн насанд заавал хүрсэн байх ёстой гэж байна. За ажилласан жилийн хугацаа бол 30 жил бол хангасан байх ёстой гэсэн ийм нөхцөл тавьсан юм байна. За тэтгэврт бол одоо 1960 онд төрсэн хүн бол жишээлбэл 64 нас хүрээд 64 нас 2 сартай болж ээж тэтгэвэр авах эрх нь үүсэх юм байна. За 61 онд төрсэн бол жишээ авч ярьж штэ тий. 61 онд төрсэн хүн бол нэг 64 нас хүрээд нэг 4 сар 64 нас хүрээд 4 сарын хугацаанд тэтгэвэр авах нас нь болох юм байна. За 62 онд төрсэн хүн бол нэг 64 нас 6 сар болох юм байна. За энэ чинь жил тутамд 2 сар нэмэгдэж явдаг юм байна. Энэ насан дээр нь. 1984 оноос хойш бол 68 нас хүрчээж одоо тэр тэтгэвэр болох нь шүү дээ, тийм ээ. За шимтгэл төлж ажилласан байвал зохих 30 жилийнхаа хугацаанд Монгол улсдаа шимтгэл төлсөн хугацааг оруулж тооцно гэсэн ийм ярьж байна. За мэдээч хэрэг бүрдүүлэх материал бол ажилласан жилээ нотлох ёстой те бүх бичиг баримт одоо визтэй хэдээс хэдэн жилийн хооронд Чехэд ажиллаж ирсэн тийм ээ. За сурч байсан бол диплом одоо оюутан байсныгаа нотлон тийм ээ. За иргэний үнэмлэх одоо бүх лавлага бичиг баримтнууд чинь мэдээж хэрэгтэй болно. Заавал визтэй байх ёстой ч гэдэг юм те. Травалтай бол травалтай удаан хугацааны оршин суух одоо олон жил болоод тэтгэвэр авах гэж байгаа бол мэдээж хэрэг травал авсан л хүн байх байлгүй те тийм ээ. Тэ. За хоёр улсын гэрэн дээр бичснээр шимтгэл төлсөн хугацааг давхцаагүй тохиолдолд
нэгтгэж тооцно гэсэн байна. За тэгэхээр давтцлыг айгүй шалгадаг юм байна. Одоо жишээлбэл Чехэд ажилласан жилийнхаа эсвэл Монгол улсад ажилласан жилийнхаа одоо тэр лавлгааг авдагч нь ерөөсөө энэ давтцлыг шалгадаг юм байна гэж ингэж тайлбарласан. Тэ. За хэрвээ Чех улсад 12 сар хүрээгүй нөхцөлд 12 сар одоо гэдэг чинь бүтэн жил ажиллаагүй бол тэтгэвэр бол гаргахгүй, тэтгэвэр олохгүй гэж үтс байлаа шүү тэрэн дээр л. За давж цаалдах хүрээлэл гаргаж болно. Хэрвээ одоо аль нэг улсын одоо монголч бай, чехч бай улсын одоо тэтгэвэр олгох та нар асуудал чинь одоо зарим нөхцөлд одоо жишээлбэл хүүхдийн тоо дутуу байна гэж манайхан яриад байгаа. Тэ Чехийн тэтгэврт гарсан чинь нэг хүүхдийг мань хассан байна. За Чехэд тэтгэврт гарсан чинь хугацаа дутуу байсан ч гэдэг юм уу те ажилласан жил маань хүч дороогүй байна ч гэдэг юм уу. Одоо ийм эдийн асуудал гарах юм бол дав зардах бүрэн боломжтой дахин өргөдөл гаргаж өгч болно гэсэн байна. Хэрвээ та Монгол улсад байгаа Чехийн тэтгэврийн асуудалтай маргаантай санал нийлэхгүй бол Монголынхоо нийгмийн даатгалаар дамжуулаад Чех руу энэ асуудлыг тавьж болно. Чехэдтэй байгаа бол Монголын маань асуудал бас маргаантай байх юм бол Чехийнхаа нийгмийн даатгалын газар одоо Монгол руугаа одоо тэр гомдлыг явуулж дав заалдах бүрэн боломжтой гэсэн байна шүү. Тийм ээ. Ялангуяа энэ тэтгэврт гарч байгаа улсууд дээр юу анзаардаг гэхээр энэ хоёр улсын хооронд энэ хүүхдийн тоо зөрөх, ажилласан жил зөрөх гэдэг бол нэлээдгүй байдсан байна гэж ингэж харагдаад байгаа. Эхчлэн бас хүмүүс аюух асуудаг. Би ч бас тэр болгоо сайн мэдэхгүй шүү дээ. Тий. Одоо тэтгэврээ тогтоолох гол яваад ингээд үзээд байгаа. Гэхдээ ер нь бол хүүхдийн тоо бас их чухал байдаг. Ягаад гэвэл хүүхэд болгонд 500 крон нэмэгдээд явдаг шүү дээ. Тийм ээ Чехийн тэтгэвэр чинь. Тийм. Тэгэхээр TBT-ийн юмыг гарахаас өмнө маш сайн шалгаж нягтлж одоо тэр хаана гарах гэж байгаа Чехэд тэтгэврт гарах гэж байгаа Монгол тэтгэврт гарах гэж байгаа юм тэрийг одоо хүүхдийн маань тоо зөв байна уу ажилласан жил маань зөв байна уу гэдгийг маш сайн шалгалж уялдуулж одоо тэгжээж тэтгэврийнхаа тушаалыг гаргуулах нь зүйтэй байх шүү. Тийм ээ энэ дээрээ хэдүүлээ бас анхаарах нь зүйтэй юм байна. Тэгээд би одоо Монголын тэтгэврийн асуудал одоо би ингээд Чехэд байгаа юм чи мөд очиж чадахгүй гэх юм байхгүй нэ штэ. Тэг эсвэл итгэмжлэхээр эсвэл одоо тухайн нийгмийн даатгалын газруудаар аль улсын ч хамаагүй нийгмийн даатгалын газар асуултаа тавьж болох юм байна. Эдгээр чинь тэгээд дамжуулах юм байна цааш нь. За энэ дээр Чехословакт те хуучин Чехословак байсан. Чех Словак хоёр чинь нэгдмэл байсан. Тэр үед одоо сурч ажиллаж байсан нөхцөлд Монгол улсынхаа хуулийн дагуу даатгагчийн хугацаанд даатгуулсан хугацааг тооцно гэсэн байна. За тэгэхээр Чехословакт сурч байсан улсууд бас их байдаг шүү дээ, ажиллаж исэн ч хүмүүс байдаг. Хэрвээ тухайн Чехословак гэж байх үед тухайн хүн ажиллаж исэн бол айгүй л Чехословакт шимтгэл төлж исэн бай таараа шүү дээ, нийгмийн даатгалын шимтгэл төлж исэн баг. Хэрвээ тэгэд төлж исэн бол Чехийнхаа хуулиар л шийдэгдээд явна гэсэн үг. Хэрвээ сурч байгаад тэгээд Чехэд ямар ч одоо даатгал төлж байгаагүй бол Монгол улсад хуулийн дагуу нийгмийн даатгалын одоо тэтгэврийн хуулийн дагуу бол тухайн хугацааг бол тооцно гэсэн байх шүү. Нийгмийн даатгал төлж исэн гэж тооцно гэж байна. За энийг манайхан маань бас сайн ойлгоод авчвал илүүдэхгүй байна гэж ингэж харагдлаа. За Чехэд байгаа одоо ажиллаж байгаа хүмүүс маань юу анхаарахын гэхлээр надад бол ерөнхийдөө бол тэтгэврт гарах гэж байгаа улсууд төлөлтөө маш их сайн шалгаач гэдгийг бол би бас захимаар байна. За энэ дээр бол миний үзэл бодол энд гарч ичээ тий. Нийгмийн даатгалын төлөлтөө та нар ерөөсөө шалгадаггүй. Ихэнх нь маас нь би ер нь шалгахгүй байгаа байх гэж бодож байна. Ер нь 70-80% бол шалгадаггүй байх гэж бодож байна. Эрүүл мэндийн даатгалыг шалгах юм бол шууд өөр ширгээл бичиг цаас хүрээд ирдэг шээ тий. Нийгмийн даатгал тэр болгон тийм юм мэддэггүй учраас та хэд маань одоо бас баггүй бас 5-10 жил болцсон. Тэгээд Чехээс тэтгэвртээ гарыг гэж байгаа бол заавал нийгмийн даатгалтаа төлөлтийг бас заавал очоод Чешская справа социального обеспечения гэдэг нийгмийн даатгалын газар очоод ягаан карта барьж очоод миний төлөлт ямар байна гэдгийг заавал шалгах хэрэгтэй. За та магадгүй 5 жил амьдарсан эсвэл нэг 10 жил амьдарсан байгаа бол тэр жил болгоны төлөлт чинь үнэхээр байна уугүй. Ажил болгогч чинь талын өөрө төлөв талын ажил болгогч чинь төлөвлөсөн. Тэгэхээр тэр төлөлт яг үнэхээр 100% тийш очиж ирсэн байна уугүй юу гэдгийг шалгах нь их чухал байгаа. Ялангуяа агентураар ажиллаж байгаа улсууд, ажил жуулчлалын компаниар ажиллаж байгаа улсууд бол энийг бас давхар шалгахад ерөөсөө илүүдэг.
болдгоо. За энэ дээр яагаад гэдгийг гэхлээр сурч байсан бол диплом жишээлбэл бэлдэж явах хэрэгтэй тийм ээ. Үнэхээр яг тухайн үеийн диплом нь байна уугүй юу? За ажиллаж ирсэн бол төлөвлөдөөгүй байвал яах юм тийм ээ. Тухайн ажлын гэрээ, цалингийн хуудас одоо тэр болгон чинь танд тухайн за жишээлбэл 2000-аас 2005 он хүртэл жишээлбэл нэг агентураар ажиллаж байсан байгаа. Тэр 5 жилийн чинь юу бүртгэгдээгүй байвал яах вэ? Чиний цалингаас чи аваад лээдэг, цааш нь төлөөгүй байх асуудал бол нилээдгүй гардаггүй шүү. Энэ гардаггүй биш. Гардаг асуудал. Тийм болохоор та хэд маань тэр төлөлтийг аягүй сайн шалгах үзэх хэрэгтэй. Тэтгэврт гарахаас өмнө сайн шалгаж байгаарай. Тий. Тэгэхээр наана чектэй бас удаан хугацаатай байгаад чекээс тэтгэврт гарыг гэсэн бодолтой байгаа бол энэ төлөлтийг аягүй сайн шалгах нь зүйтэй юм шүү. Тийм ээ. За энэ дээр цалингийн хуудас, ажлын гэрээ ер нь ямарваа хэдүүлээ гэрээ, ажлын гэрээ, цалингийн пас гэж юм хуудаснууд байж тэр болгоныгаа хаях шаардлагагүй. Заавал хадгалж байгаарай гэдгийг л би зөвлөх гэдэг. Эцсийн эцэст бид нар дандаа мөнхийн сайхан залуу байхгүй шүү дээ. Нэг мэдгээд л одоо миний та нар тэтгэврийн насан дээр хүрэл ирнэ. Тийм болохоор та хэд маань тэр тэтгэврийн асуудал гараад ирэхлээр өнөө ажилласан жил маань дутуу бодогдсон байвал хайр мэдстэй бас тийм болохоор та хэд маань цалин авлаа, сар болгон цалин авлаа. Эсвэл төдөөс тэдний хооронд ажилд орсон тушаалаа, ажлаас салгацсан тушаалтайгаа хадгалаад явхад наадах шин тэтгэвэр гаргахад бол тэтгэврт гарах бол үнэхээр хэрэгтэй болдог асуудлын нэг байгаа байхгүй. Тийм багаас яагаад тэгж байгаа юм гэхээр агентураар да ялангуяа за үндсэн ажилч байлаа гэсэн тухайн компани ингээд одоо 5 10 жил магадгүй 20 жилийн хугацаанд дампуурсан байдал инсолвенцаа орсон байх, банкрот зарлагдсан байх янз бүрийн асуудлууд гардаг. Одоо жишээл ажил дампуурчлаа л гэж байна. Байхгүй болчлаа л гэж байна. За тэгвэл төдөөсүүдийн хооронд ажиллаж ирсэн нөгөө ажлынхаа гэрээг тамгатай. Заавал захиргааны тамгатай байх хэрэгтэй шүү дээ чи бас. Тэгэхгүй бол бас нэг өөрөө хийгээд чирсэн юм уу бас нотлого болж ирж гин үгүй юу те тухайн компани тамга тэмдэгтээ одоо тэр ажлынхаа гэрээг хадгалаад те ингэж яхаа нэг зүйтэй байгаа. За тэгээд нэг тэтгэвртэ гаргахлаар өнөө жил нь байхгүй болчдөг. За цалин гэрээнд байхгүй байдаг, цалингийн хуудас нь байхгүй байдаг. Одоо хаанаасаа тийм бичиг баримт олъё гэхлээр байхгүй болчдөг. За агентуруудаа ялангуяа аюу ойр ойрхон нэрээс сольждаг шүү дээ тий татвараас болцсон зогцсон асуудлууд бас хийдэг. За үндсэн ажилч нар ажиллаж байгаа улсууд ч гэсэн бас нэг ингээд дампуурсан байх юм бол тухайн компаниг эргээд олоход аюу хэцүү. Тэр дампуурсан компани чинь мэдээж яриг нягтлан дарга нь бүгд ингээд хийж тийшээ ингээд шин юм нэгэд ч юм уу шин бизнес хэрэгжүүлээд ингээд алга болоод өгсөн. Эсвэл бүр нэрээ солиод өөр хөрөнгө оруулагчтай нөгөө үйлдвэрлэнд болчдөг тамга тэмдэгнүүд нь бүгд өөр болчихсон байдаг. Чамайг тэнд ажиллаж исэн гэхийг хийж нотолж чадахгүй ийм л байдалд хүрдэг юм байлээ шүү. Тийм болохоор энэ дээр та хэд маань маш сайн нотлохоо шаардлагатай зүйлүүдээ хадгалж яхад та нар ямар нэг юм цаас хадгалахад ямар мөнгө их юм шүү дээ. Тийм хоол нэх юм биш. Сайхан хавцас зэрэгээгээд тэтгэврт шаардлагатай материалууд гээд хавцас зэрэг нээгээд шүүгэндээ хадгалж. Тийм ээ. За тэгэл жилдээ нөгөө гэрээнүүдээ тэндээ хийгээд авсаргаад явхад ерөөсөө илүүдэхгүй. За энэ бол ерөөсөө маш их анхаарч ах асуудал юм билээ. Тийм. За санаас 2025 оны одоо тэтгэврийн доод хэмжээг бол 25 оны 1 сарын 1-нд Монгол улсад бол нэг 6%-аар нэмсэн шүү дээ. За ингэж нэмсний гавьянд одоо гэх юм одоо тий нэг 505 мянган тэтгэвэр авагч нар одоо мөнгө нэмүүлсэн шүү дээ тийм ээ. За хувь тэнцвүүлснээр бол нэг 572 мянган төгрөг болгосон нэг хүний тэтгэврийн мөнгийг тийм ээ. Бүрэн тэтгэврийг бол нэг 689 мянган төгрөг болгосон. Одоо 2025 оны одоо авч байгаа хэмжээ шүү дээ тий. Цэргийн доод хэмжээг бас 689 мянга болгосон. Дундаж тэтгэврийг бол ер нь 848 мянгаас одоо энэ болгон нэмсэн гэж байгаа. Энэ бол хамгийн бага хэмжээг нь яаж юм л да. За нийгмийн даатгал их сайн жил болгон одоо Чехэд байгаа ч гэсэн хуваараа ингээд төлөөд явж байгаа улсууд бол их өндөр төлөөд явж байгаа улсууд бол тэтгэвэр аяга өндөр тогтоогчдаг. Тийм учраас одоо энэ тэтгэвэр нэмэгдэх асуудал дээр маш их маргаантай байгаа шүү дээ. Зарим нь одоо 5 сая төгрөгийн тэтгэвртэй байхад зарим нь одоо 572 мянган төгрөгийн тэтгэвртэй байхад тэтгэвэр нэмээчээ гэж бүгдээрээ ойрлоод байдаг. Тэгэхэд 5 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс одоо 572 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа улсуудын амьдрал шал өөр байна үсттэй. Их баг байна үсттэй мэдээж хэрэг тийм. Тэгэхээр энэ дээр одоо тэр бас улсын бодлого бас байх л ёстой байна л да. Уул нь бол одоо инфляцийн жилийн дундаж төвшнгөөс жил бүр одоо уялдуулж 1 сарын 1-нд одоо тэтгэврийн хэмжээг одоо
нэмж байх тухай юм тэтгэврийн тухай хуулийн заагаад өгсөн байгаа шүү дээ. Тий. За одоо энэ жил бас жагсаал байгаа тэтгэврээ нэмээч, багшаага цалин нэмээч, эмчийнхаа цалин нэмээч гэж нэмээд байна. Яг үндэ ингээд Монголд ирчээд ингээд хараад байхад үнэхээр цалин одоо 572 мянган төгрөгийн хувь тэнцвүүлсэн энэ тэтгэвртэй хөгжүүл маань яаж амьдрах юм бэ мэдэхгүй. Ерөөс би бол одоо жишээлбэл тэтгэвэр авдаг шүү дээ. Тэгэхэд миний тэтгэвэр бас л 572,400 болсон. А тэгэхэд одоо мэдэхгүй нэг дэлгүүр гараад одоо 8-ын дэлгүүр ороод гарахад л тэгэл энэ мөнгө байхгүй болж байгаа юм. Тийм. Тэгээ үлдсэн сарууд нь юу идэх юм бэ? Тийм асуудал байна. Тэтгэвэр үнэхээр бага шүү дээ. Тэгэхэд эсэргээрээ чийхүүд бол тэтгэврээ одоо бүр аюу ихээр нэмнэ гэж ярьж штэ тий. Одоо багш шин тавьж байгаа шаардлага бол тэтгэврийн асуудлыг бол маш өндөр нэмэхээр яригдж байна. Юугаа нэмнэ гэж байна. Багш нарын цалин маш их болгоно гэж ярьж байна. Одоо тэр бабишын тухай би бас та хэдтэй бас сонирхолж ярина. Ерөнхийлөгчд өргөн барьсан нэг хэдэн зүйл байгаа штэ тий. За тэр бол сэдвээс халаад явсан бабишын тухай дараа ярина. За тэгээд 25 оны одоо энэ засгийн газраас төсөвт 297 тэрбум төгрөгийг төсөвлөн гаргасан ч нийгмийн даатгалын сангаас 5.3 их 80 төгрөг одоо тэтгэврт олгохоор тусгаж одоо ингээд одоо энэ тэтгэврүүдийн өгчүүлийн мөнгийг л өгч олгож байгаа. За тэгэхээр одоо нэмэх юм бол одоо хаанаас мөнгө яаж гарах юм одоо бидгүй тэрийг одоо ингээд харж л ахаас тийм ээ. За дараагийн ярьж ирсэн юу гэхээр нийгмийн хамгааллын тухай Монгол улс бүгд найрамдах Чех улсын хоорондын хилцээр нь хэрэгжээд одоо бас баггүй хугацаа олчлаа. Манайхан нилээдгүй бас одоо тэтгэвртээ орчлоо штэ. Бас тий авч байгаа улсууд бас байна. Тий. За энэ хилцээрийн гол агуулга нь ингэж байгаа байхгүй. Хоёр улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн нийт хугацааг нэгтгэн тооцоолж Монгол улс болон Чех улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн тусын хугацааны эзлэх хувьд ноогдох тэтгэврийг тогтоож олгоно гэсэн байна. За тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхлээр тусдын Монгол улс бол Монгол улсынхаа хуулийн захирагдана, Чех бол Чех улсынхаа хуулийн захирагдана. За манайх маргаантай нэг айгүй их ойрхон асуугаад байсан жишээ юу вэ гэхээр одоо жишээлбэл би Чехэд 3 жил болчлоо. 3 жил нийгмийн даатгал шимтгэл төлчлөө. Монголдо бол би нийгмийн даатгал төлөөд бас 10 хэдэн жил төлсөн байгаа. Тэгэхээр одоо Чехэд ажилласан 3 жил нэмэгдэх үү гэж айгүй их асуугаад байхад яг нь ерөнхийдөө бол нэмэгдэхгүй. Жил бол нэмэгдэхгүй гэж байгаа. Тэгж хариулж байгаа шүү. Тэг жил нэмэгдэнэ гэдэг бол бас андуу тушаа ойлголт байсан байна. Би ч гэсэн бас заримдаа тэгж бодоол бас янз янзаар ойлраад л байсан. Тэг ерөнхийдөө бол жил бол нэмэгдэхгүй байлаа шүү гэдгийг л харин давхцаагүй тэр нийгмийн даатгалын шийдвэрийн төлөлтийг давхцаагүй байдлыг бол аюул шалгаж тий. За Чехэд хэдээс хэдэн жил ажилласан. Би Чехэд ажилласан гэдгийгээр ерөөсөө мэдэгдсэн байхад бол наадвал ч Монгол Чех хоорондоо ингээд бичиг баримтаа солилцоод хоорондоо мэдээлэлээ солилцоод тэгээд айлаад улс нь тэтгэврээ тогтоох тэр асуудлыг шийдвэрлэх юм билээ. Өөр өөрсдийнхөө улсын хуулийн тэтгэврийн хуулийг баримтлаад ингээд явах юм билээ шүү дээ. Тийм болох тэр за Чехэд би 10 жил ажилласан, Монголд би 20 жил ажилласан, ингээд нийлээд 30 жил болж байгаа юм чинь тийм ээ гэсэн асуудал яриад. Тэгэхээр Чехийн жилийг нэмэх үү гэсэн ийм асуудал яриад байгаа шүү дээ. Тэгэхээр үгүй юм байлээ шүү. Үгүй л гэж ойлгосон шүү дээ. Одоо би бол бас буруу ойлгоод явж байна. За Чехословакийг бид түрүү ярьсан тий түр хугацаагаар ажилуулсан Чехословак гэж улс орн байж хахад түр хугацаагаар одоо томилолтоор Монгол улсын одоо томилолтоор Чехословакт ажиллаж ирсэн хугацаа, сурч ирсэн хугацаа эдрийг бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалыг төлж байсан гэсэн хугацаанд тооцно гэдэг энийг бас дахин хэлье. За ерөнхийдөө бол нийгмийн хамгаалтын хууль тухай Монгол улс бүгд найрамдах Чех улсын хоорондын хилцээрээс гадна Турк, Польш, Унгар, Солонгос зөвлөлт холбоод улс хүчнэр. Одоо энэ ерөөсөө 6 хооронд л одоогоор энэ хэлчихэж байгаа юм билээ. Тий. Тэрнээс биш одоо уул нь бидний санаагаар бол одоо Шведэд маш их монголчууд байна, тий. Америкт маш их байна гэл ингээд яхад тэдний асуудал бас
ерөнхийдөө бол одоо ингээд цаашлаад одоо өөр бусад орнуудтай бас гэрээ хэлцэр хийх гэж манайхан бас ажил болгоод байгаа юм билээ. Тэгээ одоохондоо бол хэрэгжсэн юм бол алга байна. Тий. За Унгар бол жишээлбэл хоёр улсаас давхар тэтгэвэр авах бас боломжтой болсон. Энэ нь 2000 одоогийн байдлаар Унгараас 38 иргэн тэтгэвэр авч байгаа гэсэн ийм 2022 оны мэдээлэл байдаг юм байна. Гэхдээ одоо нэмэгдсэн байлгүй дээ бодвол тий. Тийм байна. За Польш гэсэн чинь бас 23 оны мэдээгээр бол нэг хийдэг нь 6хан иргэн тэтгэврт гарсан мэдээлэл бас байдаг юм байна. За Солонгосын хувьд бол маш гоё. Солонгосын гэрээ бол өстой айгүй гоё юм билээ шүү дээ. Одоо эдгээр нөгөө нэг Солонгос улсад ажиллаж исэн улсууд чинь нөгөө нэг буцаа нийгмийн даатгалынхаа төлж исэн шимтгэлийг буцааж өгсөжсэн. Тэр өстой амар гоё. За Чех бол өстой өгч харагдаач те. Өгөхгүй. Европ ч чанга шүү дээ тий. Тэгэхээр Солонгос надад үнэхээр таалагдлаа. Хоёр улсын иргэд даатгалын хоёр улсад давхардуулж төлөвлөхгүйгээр зохицуулагдсан байдаг юм тэр гэрээ. Тэгэхээр одоо хэрвээ Солонгост маш их төлж исэн бол тэрийг буцааж өгсөн байгаа байхгүй амар гоё. За тэгээд тэр хэлцээрийнхаа хүрээнд 2022 онд гэхэд 2000 иргэн тэтгэврийн даатгал даатгуулсан байсан. Тэгээд тэр гэрээ хэлцээрийг хэрэгжсэний дараа 16.5 мянган иргэний шимтгэлийг буцаан олгосон гэж. Маш олон хүн одоо гэрээний одоо тэр нийгмийн даатгалын төлөлтийг буцааж авсан биш Солонгосоос. Одоо энийгээс улс орон болгонтой ийм гэрээ хийдэг бол зүгээр аахгүй. Тэгэхгүй бол аюу алдагдaltaй тий. Одоо бид нар чи Чехэд 40 жил ажиллаад за Чехийн тэтгэврт гарахгүй юм чинь ажилласан жил маань гүйцэхгүй тий. Нас маань гүйцэхгүй залуухан тэгэл Монголдо хүрээд ирдэг. Тэгэхээр тэр их төлжсэн мөнгийг одоо Чехэд ингээд базаад аваад үлдчихлээ л гэсэн үг шүү дээ тий. Тэрэнд орвол тэр иргэний буцахт нь л өгчүүл те тэтгэврт тогтоолохгүй шүү гэл тэтгэврт олгоход тэндээ амьдарч байгаа тэндээ амьдрахад үлдэх тэтгэврээ тэндээ эдлэхийг гэж байгаа улсууд бол хамаалах. Буцаад явцсан улсууд нь бар тэр мөнгөд буцаагаад өчмөр санагдаад байгаа байхгүй. Тэр л хамгийн гоё гэрээг энэ Солонгостой хийсэн юм байна л гэж би хараад байгаа. За Турк бол угаасаа 18 оны 11 сарын 15-наас одоо энэ бас ийм гэрээ хэлцээртэй байдаг юм байна. За Оросын албаны улс бол бүр 81 оноос гэж шүү. Яг нь 81 оноос хэрэгжээд 91 онд бүр дахин шинжлэгдсэн гэж байна. За. Иймхэн 6хан оронтой одоо ийм гэрээ хэлцээртэй ингэж яваад идэв юм байна. За тэтгэврийн өргөдлийг бол жишээлбэл нийгмийн даатгалын хэлцээр дамжуулж явуулнаа гэж байна. За тэрэн дээр Монголоос тэтгэврт авах бол ЦЗМН 202, 205, 207 гэсэн нэг иймэрхүү маягтуудыг бөглүүлэх шаардлагатай болдго юм байна. За тэгээд Монгол тал маань одоо энэ хэрвээ энэ маягтуудаа ингээд бөглөөд авсан маягтаа параг руу шилжүүлж нийгмийн даатгалын хэлц рүү одоо ингээд дамжуулдаг юм байна. Эдгээр ингээд хоорондоо мэдээлэл солилцох асуудалтай болоод ирсэн асуудал. За ерөнхийдөө Чехэд тэтгэвэр гаргаж байгаа улсууд Монгол руугаа одоо ингээд Чехийн нөгөө нийгмийн даатгалаар ингээд дамжуулаад тэр маягтыг ингээд явуулчихлаар хоёр улсын хооронд нөгөө нэг бичиг баримт солилцох тал дээр жоохон удаашралтай байдаг гэж ойлгосон. Яг бол бас ирсэн бичиг баримтыг бас бөглөх тэр тухайн хүнийг шалгах тийм юмнаас болоод нэг 6 сар чидэр болчдөг юм байна. Жоохон удаашралтай буцаад хариу очдөг юм байна. Тийм юмнаас болоод жоохон тэтгэврийн асуудлыг хурдан болол шийдэгдэхгүй байгаа юм байна. Тийм. За Монгол улсад тус өргөдлийг хүлээн авч хян шийдвэрлэх тухай бас нөө Чехэд бас ингээд бөглөөд Чехээс бас Монгол улс бас ирдэг ялгаагүй. За тэгээд энэ олон улсын гэрээ тэтгэврийн даатгал гэсэн одоо Чехийн нийгмийн даатгалын цахим хуудасд одоо ингээд хавц сэргээр ингээд хадгалагдаад хүн болгоны түүх одоо тэнд ингээд байж ах ёстой юм байна. Угаасаа тэр гэрэн дээр цогтож өгсөн юм байна. За тийм. За тэгэхээр уул нь бол яг тэгээд Чехээс ер нь энэ асуудал бол маш удаан хэлэлцээл маш удаан яригдчихэж баг одоо элбэгт орж дарган ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн асуудал шүү дээ. Чех Монголын одоо энэ нийгмийн даатгалын тэтгэврийн асуудал те. Гэтэл одоо энэ хөрөлсөхийн одоо энэ нүүрэн дээр л одоо ингээд батлаг одоо л биелж хэрэгжилтэй авч байгаа. За тэгээд
яг үндэ бол энэ хүнд гэж ярихад бидний яг хүссэн хүлээсэн шийдвэр бол жоохон сэтгэл дундуур байгаа тий. Тий. Нэг за ягтай тэгээд хоёр улсын хооронд тэгээд яг одоо хоёр газар тэтгэвэр аваад байгаа улсууд маань бас айтайхан л байгаа шүү дээ мэдээж хэрэг тий. Чехт Монголдо нэг хэдэн жилийн хэдэн төгрөг авчдаг. Тэгээд Чехтэй мэдээж нэг 10 20 жил амьдарсан улсууд Чехээс бас тэтгэвэр авчдаг. Тий. Тэгэхээр бас Монголд ирээд амьдарч байгаа улсад бол Чехийн мөнгө бол бас хөөрхөн мөнгө болж байгаа ч Монголд бол тий. 7-800 мянган төгрөгөөр 7-8 мянган короноор жишээлбэл 10 хэдэн жил 20 хэдэн жил ажилласан улсууд бол тогтоогддог юм байлээ. Бүр мянган короноор тогтоогдсон түүх бас байдаг юм байна. Би бас сонсоод гайхчлаа. Ямар баг тогтоогдсон тий. Тэр Чехэд бол тэгж л одоо тогтоосон байлээ. Тэр одоо тэгээ юу нь болохгүй байсан юм бүү мэд одоо хажилсан жил нь хангалтгүй байсан юм уу? Ямар учиртай тийм мянган короноор бас тогтоогддог юм байлээ. Тий. За тийм учраас таад маань ингээд тэтгэвэр бас тогтоолох гэж байгаа. Тийм улсууд байх юм болов. За нэгдүгээрт яг хөө чин тэр Чех Монголын тэр гэрэг файлер бол чатаараа бол таадтай өгч болж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт яг ганц хоёр асуух юм байвал яг бичин үсттэй мэдх юм байвал гэж хариулъя. Тий. Одоо бол ерөнхийдөө улсуудын нэг юм андуу ташаа ойлголт бол овоо цэгцэндээ орж байгаа байх гэж найдаж байна. Ягаад гэвэл онлайнаар бас баггүй хүмүүс байсан. Нэг 50-60 хүн байсан. За тэд чинь тэгээд цаашаа бас 5-6 хүнд дамжуулаад ярьсан л байх мэдээж хэрэг тийм ээ. Тийм болохоор одоо ерөнхийдөө бол Чехэд ажилласан жилийг Монголд ажилласан жилдээ бол нэмэхгүй гэдгийг бол ойлгосон байх тийм ээ. Тий. Чех бол Чехийн хуулиар тэтгэврийг чинь тогтооно, Монгол бол Монголын хуулиар тогтооно. Гэхдээ шимтгэл төлөлтийг бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бол одоо давцаагүй байдлыг бол айл орон шалгаад ингээд тэтгэвэр тогтоолох юм байна л гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. Тийм. За энэ удаа та хэдтэй нэг иймэрхүү мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд тэтгэвэрт гарах гээд одоо бэлдэж байгаа хүмүүс ахын бол та хэд маань одоо тэр ажилласан жилээ, хүүхдийн тоог, цалин мөнгөө, ажлынхаа гэрээг тэгээд хамгийн гол нь тэр нийгмийн даатгалын газар очиод өөрсдийнхээ тухай авлагаагаа аваад за тэгээд дуухад гэдэг юм хэлцээр нь бүр тэтгэврийн хэлцэр рүү н ороод за би яг хэдэн сарын хэдэнд одоо тэтгэвртэ гарах уу гэдгийг цаадуулчин компьютер дээр ингээл ноутбук дээр бодож үзэл хэлэх юм билээ. За та төдөн сарын төдөн түрээ дээрээ таны тэтгэврт гарах хугацаа чинь болох юм байна гэд ингээд хэлээд өгдөл шүү. Тэгэхээр очоод за тэгээд сар жил болгоны нөгөө нэг төлөлтөө аюу сашаалгаарай л гэдгийг би дахин тайдтай хэлье. Тэрнээс чинь болоод тэгээд тэр таны тэр нөгөө мэдээлэл дээр чинь хэдэн хүүхэдтэй байна гэдгийг заасан байна гэдгийг сайн шалгаарай. Хэрвээ та 3 хүүхэдтэй бол 3 хүүхэд 2 хүүхэдгээ Чехт амьдрсан нь 2 байгаад байдаг. Монголд 1 нь байгаад байдаг. Тийм юмнаас болж хүүхдийн тоо одоо хаягдах асуудал гардаг шүү. Тийм мэдээхэн нэг сайн хөлсөлтөрэй. За та нартаа сайн хүсье. За сайн байна уу? За лайв нь гацаад байна гинөө. Тийм үү? За яагаад гацсан юм бол доо? За яг тэгээд чинь YouTube дээр тавьчих таад маань тэгээд заваараа заваа гарангуудаа сайхан тэгээд тав тухтай тэгээд сонсон үсттэй тийм ээ. Тийм. За өөр ч одоо нэмж хэлэх юм юу байх вэ? Яг аймаг орон нутагт амьдарч байгаа улсууд байх юм бол Чехэд одоо 10 жил амьдарчаад тийм ээ. Тэгээд Монголд ирсэн одоо тийм хүн над дээр бас байгаа. Би бас нийгмийн даатгалын газар нь орж бас асуудлыг шийдвэрлэх гэлгүйгээд байгаа. Тэгээд тэгэх юм бол та аймагт амьдарч байгаа бол асуудалгүй шүү дээ. Аймгийнхаа нийгмийн даатгалын газарт энэ асуудлаа өчөж болно. Чехийн асуудлыг бүрэн өгөх боломжтой юм билээ шүү. Тэгэхээр та хэд маань би одоо заавал хотхоор яана одоо би заавал хинд итгэмжлэг явуулъя да байц Чехэд нэг таньдаг хүн байдаггүй гэхгүй юм байлээ шүү. Та хэд маань зүгээр аймагч сумч нийгмийн даатгалын хэлцээрээ ороод энэ асуудлаа өргөдлөө өгөөрэй. Тийм. Чехэд байгаа бол Чехийнхаа нийгмийн даатгалд Монголынхаа асуудлыг чөлөөтэй өгч болно шүү. Тий. Одоо ингээ хэрэгжээд бас гайгүй хугацаа болж байгаа юм чинь аль талын нийгмийн даатгалын ажилтнууд одоо та нартай ямар ч байсан асуусан юмд хариулах чадвартай болж байгаа хаа нэг хэсэг бүр мэдэхгүй аюу хэцүү байсан шүү дээ тий. Одоо бол гайгүй болсон л гэж ингэж бодож байна. Тий. За сайн өгчээ Чехэд ажилласан жил Монголд орохгүй гэсэн үү? Тийм
Тий. А гэхдээ чи хаана нийгмийн даатгал шимтгэл төлж ирсэн, Монгол төлж ирсэн бол тэр лавлагын чинь заавал авах юм бэлээ. Тий. Давхардаагүй нөхцөлд тэтгэр олгоно гэсэн ийм нөхцөл байгаад байгаа байхгүй юу? Тий. Давхардаагүй шимтгэл төлөлт давхардаагүй нөхцөл тэтгэр бол гарнаа гэд ингэж ойлгож байгаа шүү. Тий. За. За та нарт сайн сайхныг хүсье. За тэгээ чатар холбогдно ч угаасаа хангалттай холбогдсон юм да тий. Их чинь тэгээ завгүй байвал дараа нь хариу бичдэг шүү тий. Завтай байвал доор нь яриад хариу өгнө. За баяртай.